Багын явдал 4-р бүлэг. Хорны улаан болон. Хорны улаан болон манай доголох гудамжны мохорд зүүн тишээ харсан том жижиг хоёр хаалх дуудам хашаанд байсан юм аа. Улаан болон гэж цагаан байшин байдаг нэг сонин шүү. Яагаад цагаан байшин байх тулаан гэж нэрлж байгаа юм болоо гэж санагддагсан. Улаан болон бол том хүмүүсийн хуралдаг төдийл сонирхолтой биш газар гэж би багада боддог байлаа. Тэр үед томчуудын хуралдах гэдэг их гайхмаар ажил шиг санагддагсан. Манай 20-ны эмгэн холдуу настаа ус нэг их сонин хачин юм үзэх гэж байгаа юм шиг тал талаасаа сайн дураараа цуглаад ирнэ. Тэгээд л нам чимээгүй сууцгаадаг. Нэг юм уу заримдаа хэдэн урднагаараа суучих. Тэгснэ тэдний нэг нь босч ирээд нөгөө усыг чинь загнаад байх шиг байдаг. Тэгсэн байтлаа томчууд хуралдаа босолгүй хөдлөхгүй суугаад байдаг нь бүр гайхмаар. Ингээд хөдлөгчгүй, босогчгүй өчнөө олон цаг суугаад байхад уулны гिचиг яагаад хөрдөггүй юм бол гараад цухтаачихгүй юунд суугаад байдаг юм бол энэ томчууд юу загнуулах дуртай ус байхаа. Тэгэд хүүхдийг бас тийм ус гэж эндүүрэн бодоод дайралтсан газраа гудамжинд хамаагүй загнаад гардаг байх гэж боддогсон. Мөн ч гин томоогүй балчир байж тээ. Гэвч улаан болон заримдаа хүүхд бидний сэтгэлийг хамгийн их татсан сонин сайхан газар бодож хувирдаг юм аа. Яагаад гэвэл тэнд хаяа кино гардаг. Кинонд хүүхдүүд хичнээн дуртай байдгийг та нар мэднэ. Харин улаан болонгийн эрхлэгч хамгаа үүнийг түн ойлгодог хачин хүнсэн. Бүтэн сая өдрийн цагаар кино гарвал биднийг оруулдаг. Харин бусад өдөр оройн цагаар кино гарвал биднийг яасан ч оруулдаггүй лээ. Өдөш кино гарах бүрдэл тэр бүдүү аваа улаан болонгийн хаалган дээр баймгаа хад шиг зогсож худал богинохон болцор хуруудаа гараараа биднийг зад түлхэж та нар яасан задарсан дэггүй хүүхдүүд вэ? Шүн болсонхоо кино үзэх гэж томцуултаа цуг дайраад байхдаа ичихгүй юу? Шүнийн кинонд хүүхд оруулахгүй гэд байна шүү. Явцгаа харьцгаа унтцгаа гэд хангиндагсан. Тэр авгаа ер нь биднийг сохтун хүн шиг их нойртой ус гэж боддог юм шиг байна. Кино гарч хөгжим хангин буу нээжгэж байсан ч сэрэхгүй л хурхраад байх ус гэж боддог байх. Томчууд кино үзэхдээ өрөө удалж мөнгө гаргаад билет гэж нэг нарийнхан цас худалж аваад ордог. Тэгсэн байтлаа кино гараад өнгөрөхөөр өнөөгөө шал хэрэггүй хог нов шиг хаач хамаагүй базаад хумайт хаячих юм яа. Аав ээж маань тийм хэрэггүй цас худалдаж авах мөнгө бидэнд тэр бүр өгөхгүй хясаантай. Өгсөн ч бидэнд өнөөх билетээ бас худалдахгүй. Биднийг жигтэйхэн сонирхож байгаа юмд минь оруулахгүй болохоор бид бүр гайхшаа бардагсан. Кинонд хамаагүй оруулах том хүн бушууган болгосон гэж мөн ч хүсдэгсэн. Гэтэл үүний төрүүчийн сайн өдөр кино гарахад манай гудамжны хүүхдүүд кинонд орох маш сонин арга бодож олсон байлаа. Үүнийг манай хамар хашны өнөөх зөвүүн жал гонгор гэх чинь санаачилсан юм аа. Бодвол тэр том хүүхдүүдээс сэмхэн олж битсэн болол тоо. Бид 3-4 хүүхд аанаал хамгаан дэргэд тулччод хад мөргсөн юм шиг зогсож байлаа. Тэгтэл дай сэмхэн гонгор намайг араас угцсан дуудаж хаалганаас холдуулан сонхны дэргэд аваач. Тэр жаал би кино үзэх юм сонин билет хийсэн юм чи хараач гэж нэг юм алган дээр тавьж сонхны гэрэлд харуулж байна. Харсан чинь сүлбэр зүүнний үзүүрийг матж гисэн төмөр дэгээ байх бөгөөд түүний битүү когцоодо талаас урт ус утас уяж хэд нугалан зангидсан байна. Би ийм хачин билетээр кинонд ордог бодож олж чадахгүй гайхтал. Гонгор онгор нүдэ залтайгаар нэмсгэлж дундаа цайтай үүдэн шүдэ гарган ярваалгаж миний чихэнд шивнэж учрыг тайлбарлав. Найзаа тэгээд өнөөдөр чи энэ дэгийг бариад миний эснэр хийгээд биднийг кинонд оруулчих. Дараагийн кинонд гарахад өвгөн чин дэгээ бариад чамайг кинонд оруулна гэж намайг гуйж байна. Би түүний энэ аргыг сонирхож дуршиж үжигсэн гэхээс гар хуруу захнаж байсан тул түүний гараа гайгаараа харсах уулууснаж бартаж хөргөөд тгий гэж гар барин тохиролцлоо. Би гонгорын заасын ёсоор өнөх тгийг барьж уцыг тайлж сунгаад улаан булангийн гадагшаа нээгддэг. Хаалганы ард орж нуугдлаа. Гонгор өнөх нөхдийг хамгаан урд хоригдож байна. Би хаалганд ор сэмхэн гараа явуулж хамгаан дээлийн хормоноос өнөх тгийгээр хогдож аваад уцыг сунган байшингийн ёроолоор гүйж нилээн холдоод угдчихж гарлаа. Хүү хинбэ болооч гэм хүний хормоодноос угдчихад яаж байгаа юм гэж хамгаа сайхан хаалганы гайхан хаалганы аруу өнгөж харж байгаа нь харагдлаа. Би татгаа болцноо дэргэх гэхлээр дахиад татлаа. Үгүй эн чинь одоо юу вэ таймна гээд гайхсан л хамгаа хаалганы араар тойрж үзэж байгаа харагдав. Үүдэн тулаад хамгаат хоригдож түлхүүлж байсан хүүхдүүд олон төмний дундуур сүлжээд хитэн кинонд орчихжээ. Би уцаа хайчаад сэмхэн очил хамгаан хормоноос салгаж авлаа. Тэгээд намайг хаалганд хүрч очиод хүн бараг орж гүйцэж. Намайг хамгаа оруулсан.
Зөндөө хүүхд орсон шүү дээ. Намайг оруулчихал та гэсэнд юу гинэ чи? Байдлаа том хүнтэй хэрэлдэх нь юу? Яв харж унт гэд намайг хаалганы гадна гаргаж үүдээ хаав. Би урамгүй байлаа. Нөхөд минь үдэд кино үзэж байгаа даа гэхээс хэрэггүй ч би дэгээ барьлаа даа гэж харамсан бодлоо. Тэр удаад би нөхдөгийн төлөө осолтой ажил гэж киноноос өөрөө хацагдсан болохоор дахиад кино гарахыг дэсгэлгүй хүлээж байлаа. Хясантай надараачин хагас бүтэнсэн өдөр нь кино гарсангүй. Октябрийн баяраар бидэнд өдрийн кино үзүүлж Александр Невскийг үзсэн боловч үүнд бүх хүүхдийг хориг садгүй оруулсан болохоор өнөөх Сэмхэн гонгорын уран гаргаар кинонд орж үзээгүй надад нэг л хангалтгүй байлаа. Түүнээс хойш би хагас сар болоод ашгүй нэг томчуулын кино гарах усанд би гонгорт гүйччихэд чи намайг өнөөдөр кинонд оруулчихгүй ээлжтэй үсттэй гэв. За яг би дэгээ барих нь барий. Харин сүлд намайг оруулахгүй бол яах вэ гэж гонгор дурамчхан хэлж байна. Яах вэ тэгвэл чи над чиг л хараад унтаж орхоор. Чиний ээлж юм чинь. За яршгаа би дэгээч барина кинонд ч орно. Эртээр бол чи өөрөө бүтлгүй болоод орч чадаагүй болохоос гэж хэлээд яваад өглөө. Тэгээд бид хэдэн хүүхд хаалган дээр төчл хамгаад тулаа загнуулж байтал гонгор хэлсэн үгэндээ өгч мөн л эрхлэгчийн хормоноос дэгээд аваад тул загас барьсан юм шиг угццсанд та нар юунд хормоноос угчаад байгаа юм болооч маягтай юм гэж тэр авгаа гараас авчин хаалганы ар руу өнгөж байна. Бид ч тэр хооронд намжаад орчлоо. Ингээд хамаг юм сайн сайхан бүтэж мужийн намын хорооны дараа гэдэг онц сайхан кино гарч байлаа. Тэгтэл гэрэл гинт унтарч асчаа хэд анивцснаа бүр унтарч. Томчул багцлгүй цөм дуу алдаж хясантай юм гэж харанхууд шуугилтан хүлээв. Дахиад гэрэл асахгүй гэдэг нь тодорхой болсон хойно билетээ хадгалж байгаа дараа үзэхэр болж хүмүүс тарж эхлэв. Би хадгалж байгаа дахин орж үзэх билетгүй тул энэ хясантай гэрлээс болоод сайхан кино үзэж чадсангүй бүр урам хугаран харамсч байлаа. Тэгээд хүний сүлд гадагшаа гарахад тэмтэр нь төгдөрч явтал энэ юу н тагнуул хорлон сүйдгсэн баг гэж санагдав. Энэ бол тагнуул гонгор кинонд орж чадаагүй датархад биднийг бас кино үзүүлэхгүй гэж хорсноос гарцаагүй гэж бодлоо. Өмхий санаатаа өөдгөө хүүхд юм да гэж дуур хүрлээ. Юу гэвэл тэр гонгор том хүүхдээс гэрэл унтрах арга сурсан гэж надад харгаа гайхуулж байсан юм. Би түүнийг шалгаж үзэх гээд амжаагүй юм. Хэр хэлэхдээ хоёр үзүүгээр энэ матаж дэгээ шиг болгосон тохоо хэртэй зис утасны өрөөсөн үзүүр дулс ол сууж осныхоо үзүүрт чулуу яад гэрлийн утсан дээгүүр давуулаад дээш нь шидчихээр өнөө махир утасны гэрлийн зэрэгцээ хоёр шугам утсыг маслуулдаг гэсэн. Гинт би өөрийгөө хорлон шүтгэж тагнуулын хойноос мөрдөж яваад шикис хүн гэж бодов. Тэгээд Улаанболонгийн байшин хашаа хоёрын зүүн хойд цонжинд урт нарийнхан хитэн савхмод байсныг саналаа. Түүнийг байшинд шавартахад ханд нь хадж хэргэлдэг. Энэ бүхний би чикис түн шиг саналаа. Тийшээ сэмхэн гүйччүүд нэг урт мод авч хашаа төвшөөлөн тавимаг жинхэнэ тагнуул мөрдөж яваад чикис түн шиг хурдан шалмаг авирч хашаан дээр гарлаа. Дараа нь бүхэж өнөөх урт модоо авч хөндлөн бариад хойд айлын цонхны гэрэлд бүдгэн гэрэлцэн хашааны толгой дээгүүр дамжин явхад одоо би чикист биш харин нарийнхан тэнжэн дээгүүр дамжиж тоглож байгаад цэрэг чинш болсон юм шиг санагдваа. Ингэж дамжин явж Улаанболонгийн хашааны баг хаалганд хүрч түүний нуруу модыг зайдлан унаж аваад урт модоор байшин руу орсон. Гэрлийн зэрэгцээ хоёр утсыг даширтан дагуулan Улаанболонгийн гэрэл мэлс гэд асчихлаа. Ингээд би өөрийгөө фронт дээр тасарсан утасны хоёр үзүүрийг амандаа зузаалгасан Баатар холбоочин болчихсон мэт саналаа. Тэгээд баярлахдаа ураа хашгирч байтал миний өрөөсөн хөлд дээрээс нэг баргуур гар шүүрээд авлаа. Тэр гар намайг год татж буулгахад наравал миний дайсан босон дондог өвөнгө мөн байв. Чи ингэж байдаг босоо ороолон би гэж тэр өвгөн занаад муу чихэн дээрээс минь натгаж аваад Улаанболон тийш чирж аваачлаа. Улаанболонгийн мухрын жижиг өрөөнд эрхлэгч хам 20-ны дарга дашгүй хоёр их л ажилтаа болдог бичиг бичсэн. Гэрэл ассан багт лага унтрахаж мартчихсан байлаа. Та минь харвуу янжингийн босоо оруулан харж байна уу? Ийм төмөр утас шидээд гэрлэгч нь унтраагаад байж хашаан дээр суужчихсан шидэж байхад нь би барьж авлаа гэж дундаггүй намайг муулж өрөөсөн талыг дахиалгасан зис утас ширээн дээр тавилаа. Намайг урт модоор зохиход гонгорын гэрлийн утсан шидсэн тэр утас мултраа дундаггүй толгой дээр унсан бололтой. Ганцхан үзүүрийг нь дахиалгасан болоо тийм амархан унжээ. Дундаггүй хаанаас шидэв гэж өөдөө хараад намайг хашааны толгой дээр байхыг үзэж бариад авч. Би очиж намайг нэг нүдээр үздэггүй дундаггүйд баригдсан болохоор дайсандаа баригдсан зөрөгт цэрэг шиг нэг ч үг дуурахгүй байг шидлээ.
Тийм болохоор хэдийгээр дотроо энэ утсыг чинь танаа гонгор шидсэн юм мэдвүү гэж энэ зөвүүн үгэнтэй хэрдэж байсан боловч түүнээ гаргаж хэлсэнгүй. Дуугуул урваагаа зогсож байлаа. Ламга нэрээ энэ хүүхдүүд бүр хитэрж байна. Одоо байцгаа намайг бүр үүдэнд бэлэж шалгаж байгаад хормоо хотыг минь загсны дэгэ шигмээр синжилж аваад дугцлаж доогддог болж энийг хараа гэд бидний кинонд ордог билет болсон дэгийг урт уцаар орчихсон ширээнээс гаргаад ирлээ. Бүтлгүй хогч нь дэгийг авалдгүй чиргүүлээ тавьчихж гэж би гонгорыг зэмлэн бодлоо. 20-ны дарга ашиггүй намайг харж дэгийг сонирхсноо ширүүн барцгар бараан царанд нэмсгэл тодроод юунч сүрхий дэгээ билдээд хүүхдийн юм биш байлгүй дээ. Нэг хар хүн томхон шиг тул барья гэж бодож тэ хаа гэж энээс нь заа яршиг дарга зүгээр дандаа хүн дооглож байх юм. Энэ хүүхдүүд ер нь даанч дэндүүдэггүй юм а гэж эрхлэгч хэлгээд. Тэр дундаа энэ бүр гаргуунда хүүхэд байгаа юм. Гэрт нь орсон хүний дээлийн ормог ширдэгтэй ойчхон. Энэ нь болохгүй зам бүхэн бий гэх чинь дундаггүй намайг муулж гарлаа. Энэ нүгний нүд нь их л зэвүүн сармагчны нүчийг олтооч харагдана. Дашгүй гинэт царайгаа хүрлээлгэж амар сүртэй болгоод заа хүүхэд ягаад албан газар чийдэн унтрааж байдаг вүлээ гэж айдуухан асуул. Би дуугуул байлаа. Дашгүй намайг загнаж зодоогүй боловч Улаанбуулангийн чийдэн унтрааж өдий төдий хүний боловсрч гэгэрх садаа болдог чинь бараг л хорлон сүтэх ажил гэж сүрхий учирлаад үүнээс хойш ингэж зүггүүтгэ боль гэж хатуу сануул. Тэгээд би гонгорын хийсгийн эргийн төлөөнөөс хатуу шигдэгд хүлээлээ. Юу гэвэл тэд намайг ээжийг ажлаас бууж иртэл дэрэгдээ хөдөлгөөнгөө суулгасан юм. Сүүлдээ миний улны гэж хурц гутал дотор минь 10-20 хөлт орчихсан юм шиг азганаж эхэллээ. Тэгтэл эрхлэгч дарга хоёр мэдээчгүй юм а хийгээ суугаад л байсан. Ээжийг ирэхээр дуудуулж авчираад дашгүй. За янж минь над хүүхдээ ойлгохтойхон шиг бай. Зүггүйтэй тун болдгүй хүүхэд гэж дундуугаач хэлж байна. Ламгаач хэлж байна. Ер нь их хэцүү хүүхэд гин харин зодож анчаад хэрэггүй шүү гэд намайг ээжд хүлээлгэж өг. Ээж гэртээ ормгсан дашгүй сүүлчийн үгийг даруй мартаад намайг хит алгадаж аваад ийм мөр хүүхдээ хүн амьд явсны хэрэг алга. Айл амтны нүрийг харах харахгүй боллоо. Нэр нүрийн минь баастч гүйцлэгээд уйлах би гайхаж бас өрөвдлөө. Зодуулсан би уйлаагүй байхад ээж өөрөө ингэж үйлж бухимдаж байх юм зүйл би их буруу хэрэг хийсэн юм шиг санагдана. Бүлд 5 дугаар бүлэг харгалдаа хашааны жолооч ах. Маргааш нь бүтэнсээ өдөр байсан боловч би эрт бослоо. Ээжийг босоод цаагаа чанаж байх үеэр би босчихсон. Би сэрэгтэй л хойрог болохоос биш. Сэрсэн байвал босохдоо залхуурдаггүй тэр зангаараа ухсгийн босч хувцлоо. Хүүмэн жаах унтахгүй яагаа юу болоо чи юм эрт босов гэж ээж гайхаа асуулаа. Зүгээр сэрчлээ гэж би хариулсан боловч юу болоод ийм сэрчгэсэндээ өөрөө ч гайхлаа. Үдэш хэрэг тарж ээжиг үйлүүлсэндээ сэтгэл зовоод ч тэрүү. Эсвэл миний нэр гинт баг болж байгаа юм уу бүү мэд. Хүмтэй цамцсан өмсөд гартал баахан жавартай боловч тунгалаа сайхан өдөр болох юмцтай их сайхан байна. Тэнгэр цэв цэлмэг нар утахгүй гарах гэж байгаа бололтой. Дорн зүгийн тэнгэр яа тужтай улаан шагалт туяан думбжээ. Манай үнэний хасарвчиг гэлбэм саахан гуйлан царин дээр товоолгож хийсэн юм шиг их гоё харагдаж байна. Би нар мантыг харахаас сарвчин дээр гарч өвсөн дээр хөвтлээ. Тэгтэл ботны цан нуугдаад дайсандаа байлдаж байсан нэг цэрэг санаанд оров. Тэр цэрэг малгайгаа шарилжин дүлгөөд ботны цанаас цухуулахад дайсны мэрэгэн бодогч түүнийг цоо буудаж орхисон юм. Үүнийг би нэг кинонд үзсэн юм шиг санагдана. Ер нь мэрэгэн бодогч тусгай шагаа уртаа нууцгаа байрны дотроос юм уу эсвэл өндөр модны оройдоор гарч өтгөн мөчөр шилмэс дотор нуугдаад бууддаг гэж галтаах ярьж байсан. Миний хэвтэж байсан өвс хураасан сарвч яг л мэрэгэн булчны байр шиг санагдаад явчлаа. Ягаад гэвэл энд намайг хинч харахгүй. Харин би бүх юмыг харж байна. За тэр харгалдаа хашааны жолооч гараад ирлээ. 10-ны бетонтой юм барьж юм. Хачааны хэрэгэн дээр суухан дээр. Үгүй манад орхон. Энэ ах манай ээж сүү авчирч өгөх юм. Өчигдөр хөдөө яваад ирсэн юм байж. Энэ жолооч ахыг давг гэдэг юм. Нэг хөмсгөн дээшээ нөгөө нь доошоо чиглэсэн хачин хөмсгт намхан бор хүн. Их сайн хүн шүү. Бид хоёр их найз. Надаар хэрэгээ ачуулдаг юм. Дугуйн хагаруул би хийлүүрийн дарж өгдөг юм. Энэ ах эм пикап гэдэг машинтай. Бас албаны том тэрэг барьдаг юм. Эм пикап авнуул намайг суулгадаг. Том тэрэгний кабинд бол харин суулгадаггүй юм.
Манай догт машин байхгүй байхад энэ хахад том жижиг 2 машин байдаг юм хачин шүү. За тэр чи яг би бол одоо мэрэгэн буучхан. Даанч надад буу алга да. Байц гэд би хүнтэй цамцныхаа өвөрт гараа шургуул. Гэлээ миний улаан сундгаар хийсэн чавх ашгүй байж байна. Харин бууж хаяаны манаснаас хэдэн сум түүж авдаг юм бэ. Би нөгөө халаасаа өвөртөө гараа оруулж тэмтэрлээ. Хэдэн сум байна. Тэгнээ тэр 3 4 5 жижигэн бөөрхий сум болоо. Өстой мэрэгэн буудагч шиг нэг ч сум гарцдахгүй онох юм шүү. Харин юу буудах вэ? Хааж юм бор шууд жирчир дуурайд байна. Тэр байсан хаана түүнийг л буудъя. Бас гонгорыг хашаанаас гараад ирвэл нэг сум зориулж болох юм да. Тэр юу н хорлон сүтгэж тагнуул хүүхэд байгаа юм. Түүнээс болж ямар ч хэрэг дэгдэж болно. Би тэр өөдгөө жалаас болж өөрөө зодуулсан. Ээжиг өөлөөс ер нь болдог юм уу? Ингэж бодож байтал нэг харах нэг хэдэн болжмэр яриад улаан бол ингэж хэдэн утснаар суучих жив гэж байна. Би бушуухан буусумаа гаргаж шон дээр сууж байгаад нэгийг нь чиглүүлв. Дархиндаа сум зоолохоо мэдхгүй яваа дайсны зэрэг шиг тэр боршуу ийш тийш гэлбэлцсэн жив гэж л байна. Би чиглүүлж хараад тавьчихлаа. Тэгтэл юу болсон гэж сана. Гайта боршуунууд дээргээд исчихлээ. Минээс онсонгүй. Тэгтэл цаана жолоочих тухайн алгаараа дараад машиныгаа дэргэд ийш тийш харж байна. Түүнийг онсон боллоо. Тэгээд хин ханаас чулуудаг гэж хайж байгаа юм л дээ. Би айхтаа өвсөн дотор улам шигдэж доошоо хөвттэл сарвчны дээврийн хавир модон дээр тавьсан даран цүм үсрээд пар хийж доошоо унлаа. Манай үнэ бэрүүн сарвчны дээвэр дээрээс чунаараагаад орж ирлээ гэсэн болт босон харайцгаалаа. Гай болгоод манай хөгшөнд тарлан үнэ махир иврээр миний хүнтэй цамцны аравчнаас гогдож аваад толгоо гэлжил нүдээ цагаанаараа эргэлдүүлээд намайг сарвчин дундуур чирээд хурдлаа. Ингэж пажигт ашгүй хөрмний минь аравч тасарч би үнэнээс салаад хашин нүүдэнд дунтал намайг мөрөн дээрс нэг хүн татаж авсан. Харуул жолоож ахарч гэж. За хампаа яаж хөглөж байгаа чинь энэ гар хүчин зүгээр юм гэж. Би өхрийн ивэрт чирэгдэж айсандаа хамаг би салган өвдөг чичирч байна. Хүмдэ завцны минь шороо гүвж байсан. Давгүй миний халаасан өөрөөс цухууж байсан чахваг сугдчих гаваад хампаа намайг чийл харууд байсан юм бэ. Муусанаа эзнээ хотно гэж эндээ хаахаа гэж хийнэ. Түүний тухайд чигч урууны өндөг шиг овоочгсан байна. Даваагва миний ирүүнд ороос өөр өөдөө харуулаад. За хампаа чаага намайг харавдаг үлээ өссөн үндлэгүү гэж дайчинтаа асуулаа. Ахаа би бошоо харавч чинь таныг онцгож би таныг харваагүй цаана байсныг мэдсэнгүй. Би мэрэгэн буудагч бос тоглож байсан гэж димэл үнэ хэл. Жолооч ах энэ үгэнд минь өнөмшгүй байх гэж бодож байтал томчуулд энэ хүүхдийн үгэнд идэх дургу байдаг юм. За хампаан чи нэр мэрэгэн буудагч бос тоглож байсан бол чи тооггүй л байна да. Хоног гэсэн юмны хооронд хампаанаа ондог чинь дэндүү муу юм буудагчтай. Ийм янзаар мэрэгэн бодвол чи хүний нүс сухлан хампаана энэ удаад ч гэрийг чиглэхэ бол. Үүнээс хойш харин хүн харуулсан байв. Сайхан мэдэрэ гэж санууллаа. Би түнд миний үгэнд итгэж намайг уужсанд мөн ч баярлаж билээ. Би дахиад яасан ч хүнийг чахвар харахгүй, бүр яасан ч авахгүй гэж үнэн олоосоо батлан андаад. Энэ үеэр ээж өхрөө гадагш харах гэж гэрээсээ гарч бид хоёрыг гайхан гарч тавг минь тав хоёр чинь юу л болоод байна дээ энэ чинь гэж асуув. Юу ч болоогүй энэ хампаан маань сарвчин дээрээс очиж өхрийн ивэрт чирэгдэж хөглөөд би салгаж авах гэж бужигнлаа гэж олооч хажиггүй харгал. Юм болгон дөө дандаа ямаа шиг авирч байдаг хүн болжээ болж юу салгаж аваа. Өхрийн ивэрт чирэгдээд хүж байвал таарна гэж хэлж тавлаж байна. Дараа нь жолооч ахын тухан дээр ховрыг харж давгаа чи наа тухай яаж вэ? Манай энэ гайхал цогчоо биз гэж миний хийсэн хэрэг мэргийн юм шиг таажчихлаа. Харин даваагаа над руу харж нүд ирмэд энэ үү гэж тухай хэлээд би танаа аваргыг өхрийн ивэр салгах гэж авах гэж байгаа. Үнэний ивэр цохолж гисэн юм аа гэж хэлээ. Энэ сайх миний төлөөнөөс ингэж ээжд худлаа гэлэхэд би түүний өмнөөс санаа зовлоо. Жолооч ахыг би тэгэхэд энэ хойдоо хамгийн ухаантай сайн хүн юм даа гэж бодлоо. Тийм сайн хүнийгээ толгойж авахар онцгох их муухай юм боллоо. Би ч өөдгөө мэрэгэн буудагч юм да. Мэрэгэн буудагч хүн онох гэснээ онохгүй харин огт хамаагүй юм онох гэж байх удаа ичгүүртэй юм. Энэ муу чавх юм гайтай буу юм. Түүний тэнсэн сум юу ч онож магадгүй юм байна гэж би гэмшин бодож билээ.